2 жил татврын орлого 1.80-аар тасарчээ. 2013 он төсвийн орлого 1.180 төгрөгөөр 2014 онд 1.380 төгрөгөөр тасагсан. Улсад бүртгэлтэй 54 мянган аж ахуйн нэгжээс 27 мянган хаалга байсан. 24 мянган үйл ажиллагаагаа дөнгөн данган эрхэлж байна. Иргэдийг илгээр нь хэвдүүлж байгаа эдийн засгийн хямралыг хэн хизээ хэрхэн эхлүүлв? Одоо байгаа нөхцөл боломжоос бид нэр хавьгүй дээр ийм өчнийг бий болгочих байсан. Нүүд бидний өөрөө өөрсдөө хийсэн эдийн засгийн хямрал. Оюу толгойн үржилгээ 250 сая америк доллар авав. Оюутлогын төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш бол ерөнхийдөө эдгээр намын эрх баригч хүчнүүд хоорондоо өрсөлдөх эсвэл тодорхой нэгэн бүлэглэлийн сонирхлоор улс төр хийх замаар тэр гэрээг шууд буруутгах эсвэл магтах ийм хувилбараар явж эхэлж байна. 2009 оны 10 дугаар сарын 20 төрийн ордон Санжин баярын тэргүүлсэн стандарт тус засгийн газар дэлхийд тусгүй гэх оюу толгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэр гаргаж гэрээнд гарын үсэг зурлаа. Нэг хэсэг нь энэ гэрээг түүхэн гэрээ гэж алтан үсгээр бичиж байсан бол харин нөгөө хэсэг нь улс орноо ламбардан тавилаа гэж халаглаж байлаа. Гэрээний бих чатаагүй байхад баярын засгийн газар оюу толгойгоос 250 сая америк долларын өрчилгаа төлбөрийн эрхийн бичиг авсан тэр үеэс эхлэн ирээдүгээ харж холж ухаанаар хандах бус олсон хэдэн төгрөгөө гарын салаагаараа урсгаж эдийн засгийг хүндрүүлэх хэхлэлийг тавьсан гэж судлаачид өнөөдөр шүүмжилж байна. 250 сая америк долларыг босгож чадсан ч харамсалтай зарцуулалтыг буруу хийж өнөөдөр бидэнд үлдсэн сэтэрхий тэвэн шалга эрх баригч намууд их орны хишиг хүртээх бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэн дээрх мөнгийг 21, 70, дараа нь 50 мянга гэсэн шатлалаар эргэн бүрт тараасан юм. Улс даяараа хэдэн өдөр дараалан банкнд очирлож хэдэн сая доллар гарын салаагаар ийн урсаж байлаа. Мөнгө тараана гэдэг бол ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Ингээд өнгөрч байгаа. Тэгээ тэрийгээ бид нэр эргүүлээд хүүтэй төлж байгаа гэдэг бол ерөөсөө маш эдийн засгийн талаас харахад бол хамгийн ухаангүй зарцуулалт болсон. Уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байлаа. Ийм сайхан үеийг одоо бид дэндүү бодлогогүй алдчихудаа л гэж боддог шээ. Популистуудын сонгуулийн мөнгөн амлалтыг биелүүлэхэд оюу толгойн ордын үржилгээ хүрсэнгүй. 2012 онд түүхэндээ байгаагүй 17% өсөлттэй үеийн төсвөөс хүртэл мөнгө авч тарааж дууссан байдаг. Ийхүү олсон мөнгөө сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд иргэдэд бэлнээр тараасан эдийн засгийг илгээр нь хэвтүүлэх суурийг тавьжээ. Бэлэн мөнгө тараачаар тэр чинь зүгээр хоногийн хоол мэт өнгөрчж гин ямар ч урт хугацааны ийм өгөөж авчрахгүй нэ гэж зөндөө маргасан. Гэхдээ тухайн үед яг л популист талд даваал тий бодлого бол яг л бэлэн мөнгөөр орж ирсэн орлого тараагдаал явах тал руугаа хэлбисэн л дээ. Сонгуул болох гэж байлаа. За тэгэхээр янз бүрийн амлалтуудаар бүгдээрээ уралддаг байлаа. Тийм. За тэгэхээр тэр амлсан амлалтуудаар биелүүлэхэд бол бид нар мэдээж бол өөр авж ийна гэдэг чинь уул уурхаагаас орж ирж ирсэн орлого нь хангалтгүй байсан байх нь шүү дээ. Тэгэхээр бид нэр тэрийг л тараачихсан байна. Эрдэнэс таван толгой компани бүгд найрамдах хятад ард улсын төрийн өмчөд Chalka компаниас авсан 350 сая америк доллар. Оюу толгойн ордын өрчилгээ төлбөрийг үрашиггүй зүйл зарцуулсан баярын засгийн газар энэ алдаага ухаарсангүй. Бос толгой болох таван толгойг ашиглалтанд оруулахаар зарлаж 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэс таван толгой компанийг Эрдэнэс МГЛ компани охин компани хэлбэрээр байгуулав. 2011 оны 7 дугаар сар Сувбатуултын засгийн газар хүний хөгжил сангийн их усүрийг бүрдүүлэх нэрээр Эрдэнэс таван толгой компаниар дамжуулан Хятадын төрийн өмчөд Chalka компанид дүүрс нийлүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр нийт 350 сая америк долларыг хүүтэй зээлв. Ийхүү эдийн засгийг хөндрүүлсэн түүх Chalka-гийн гэрээний баримтаар зузаарсан. 5 жилийн хугацаатай хийсэн уг гэрээнд цанхийн зүүн хэсгээс олборлсон нүүрсийг тоон 70 америк доллараар тооцохоор тусгасан байлаа. Chalka-гаас зээлсэн хүүтэй мөнгөө мэдээж иргэдэд тарааж үүнийхээ хүчинд эрх баригчид 2012 онд сонгогчдоо царайчлах нүртэй болсон. Харин Chalka-д 1-1.5 жил төлөх өр одоо ч дуусаагүй. 142 сая америк долларын өрийг монголчууд та бид төлж байна. Монгол ардын нам эрх барьж байх хугацаанд дараалан зээлсэн хүүтэй мөнгөөрөө эдийн засгийг тэтгэх бодлого боловсруулж, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн. Харин ард иргэдэд ухаан тарааж, өргүү хийсгсэн юм. Эдийн засгийг дөрөөлсөн дараагийн бай
Эрдэнэт үйлдвэрийг олив. 2012 оны сонгуулийн өмнө бэлэн мөнгөний синдром үүгээр дууссангүй. Чалкогоос мөнгө зээлж тараагаад ч хүрээгүй амлалтаа гүйцэхийн тулд Сүү Батулдын засгийн газар дотоодын аж ахуйн нэгжүүдийг шахаж эхэллээ. Мэдээж хамгийн түрүүнд сайлын ганц үнэ Эрдэнэт үйлдвэр өртөж хамаг ашгаа бэлэн мөнгө тараах амлалтанд нийлүүлсэн баримт өнөөдөр ч хуучраагүй. Улс төрчдийн бэлэн мөнгөний амлалт. Тухайн үед бид нар эхлээд уулуурхаагаас хамаарсан тодорхой хэмжээний орох мөнгө урсгал нэмэгдэж Монгол улс мөнгөтэй болж эхэлсэн үе байгаа. Тэр үед нь бол улс төрийн тодорхой намуудын нөлөөллөөр улс төрийн маш өндөр амлалт тодорхой их амлалтыг ард түмэнд амласнаас болоод тэрхүү орж ирсэн мөнгийг нэгдүгээрт буруу зарцуулсан. Ямар ч үн төлбөр хамаа байхгүй, юу ч амлсан хамаа байхгүй. Засгийн эрх нь л гарч ивэл болоо гэсэн тийм хандлагаар болохоор улс төрийн намууд үйл ажиллагаа явуулж эхэлж байна л да. Ер нь 2000 оны тэр тааламжтай үеийг бид нар алдахгүйгээр улс төрчгүйгээр зөвхөн улс орныхоо хөгжлийг хамтдаа шийдэх тийм боломжуудыг энэ хүмүүс харсан бол хүмүүс гэдэг нь цөөхөн одоо хэсэг бүлэг хүмүүсийн хоорондын улс төрийн бодлого, засгийн одоо эрх барих, улс орны хөгжлийн бодлогыг босруулагч юм болчлоо шүү дээ. Засгийн эрхийг гартаа атгахын тулд гайрын шунагчдад иргэдийн ядуу амьдрал давуу тал болж байлаа. Бэлэн мөнгөний амлалт тасралт хуурсаж эцэстээ бүр орд газар олборлоогүй баялгаа хүртэл дэнчин тавьж их мадаггүй мөнгө тараасны үр нөлөө өнөөдөр энгийн иргэдэд хүнд ачаа болж байна. 2004 оны сонгуулиас эхлээд тооцъё. Итгэлийн 10,000, шин төрсөн хүүхдийн 100, залуу гэр бүлийн 500,000. Энэ бүхнийг нийлүүлвэл хүүхдийн 480 тэрбум, залуу гэр бүлийн 60 тэрбумыг нийт 540 гаруй тэрбум төгрөг. Үүнийг авсан залуу гэр бүл 100-500 мянган төгрөгөөр 10 жилийн амьдрал босгосон гэвэл үгүй. Харин тэдний авсан бэлэн мөнгө хувцас, хоол хүнс болж урт төршийн худалдааг тэтгэсэн гэвэл үнэнд нийцсэн. Тэгвэл 540 тэрбумаар юу хийж болох вэ? 50 ширхэг эмнэлэг. Энэ тооны цэцэрлэг барьчихж дөнгөх байлаа. Тэгсэн бол аав ээжүүд цэцэрлэгт хүүхдүүдэд оруулах гэж хонон гүнжинд дугаарлахгүй. Өвчтөе хүүхдээ тэрээд эмнэлгийн шалан дээр эвтэхгүй л байсан. Тухайн үед бол одоо тодорхой хэмжээний үүсцэн байсан хүний хөгжлийн санд одоо хуримлагдсан байсан мөнгийг тухайн үед нэг их 80 төгрөг байсан байна. Зарим нь бол бас зээлэр явж исэн шүү дээ. Тэр мөнгийг бол сонгуулийн үеэр амлсан одоо популист амлалтандаа бол зарцуулсан. Ер нь энэ мөнгө хаанаас гарсан бэ гэдгийг бас би мэдээгүй. Бид нар мэдээгүй, ард түмэндээ мэдээлээгүй гэж бодож байна. Зүгээр л одоо ерөөсөө 2 жилийн өмнөөс одоо ингээд л тараах ажиллагаа эхэлсэн. Хүний хөгжил сан байгуулагдсан 3 жилийн хугацаанд нэг их 80-д 900 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийжээ. Өгний мөнгөөр Улаанбаатартал гэхэд сар бүр 1 тэрбум төгрөгийн өртөгтэй 1 км автозам барих маягаар нийт 900 км зам тавих боломж байж. Тэр хүний хөгжил сан өөрөө 1.1 их 80 төгрөгийн өртөө байх жишээтэй байгаа байхгүй бид нар бүр дансыг улаатал. Тэр 1.1 их 80 төгрөгийн өртөө тийм сангата болтлоо бид нар түгэлт хийсэн байна шүү дээ. Тэгээ энэ бүх төсвөө хит хурдцлаагаар тэлсэн. Дээр нэмээд юм халамжийн түгээлтийн мөнгнүүдээс уулж нийтийн цөөрөө уналтын байдалд орсон. Энэ уналт бол хизээ гисэн мэхлэр үр урхаг нь эхний их үүсвэр нь 11 он тавигдсан. Өнөөдөр бид нар үр шим хийн үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль батлагдав. Хөрөнгө оруулагчид Монголоос дайжив. Гадаадын хөрөнгө оруулалт дээрээс нь төрийн байгууллагуудаас гадны төрийн өмчт компаниудын хувь оролцооч гэдэг юм уу те. Тэр олон хүчин зүйлийг нэлээд хязгаарласан юм хуулийг бид 12 онд яг сонгуулийн өмнө гаргасан. Эннээс болоод бидний тодорхой хэмжээгээр гадны хөрөнгө оруулалт буурсан гэдэг нь бол үнэ. Түүнээс өмнө ч гэсэн бид нар хийсэн хуулийн эрх зүйн орчны өөрчлөлтүүд энэ уулуурхайн талаар баримтлах бодлогууд тэдний энэ докторгүй байдал нь бол их хүчтэй нөлөөлсөн гэж харж байна. Бэлэн мөнгө тарааж эдийн засгийг хямраасан эрх баригчдын алдаа дууссангүй. Дундуршгүй мэт зарж байсан уул уурхайн орлого нь дэлхийн зах зээлийн үн унснаар тасарч мөнгөний дотогшлох урсгал тасалдж эхэллээ. Сонгуулийн өмнөх энэ үед буюу 2012 оны 5 дугаар сарын 17-нд улсын хур стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан нь Монголыг зорих хөрөнгө оруулагчдын эрч суларч урсгалын татраах нөхцөлийг бүрдүүлжээ. Хуульд 100 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй бизнесийг стратегийн гэж үзэж гадаадын өвчлөлд 49 хүртэл хуваар хязгаарлалт тогтоов гэсэн заалт орсон нь гадны хөрөнгө оруулагчдыг Монголоос зүгтаах үндэс боллоо. Хууль батлагдсанаар хямралын суурин тавигдсан эдийн засгийн байдлыг улам хөндрүүлсэн юм.
Нэг жилийн дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 400 сая Америк доллараар буурчээ. Өнгөрсөн жилүүдэд гарсан алдааныхаа балгийг нэгэнт амьдрал дээр амсаж эхэлсэн монголчууд ухаарч алдаагаа засах арга илэрхийлсэн нь 2013 оны 10 дугаар сарын 13-нд өнөөдрийн парламент хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаас харагдав. Тус хуулийн 11, 12, 13, 14 дугаар зүйлд гадны хөрөнгө оруулагчдыг 4 төрлийн татвараас чөлөөлж, хөнгөлж, ирээдүйд шилжүүлэх замаар шийдвэрлэнэ гэж тусгасан нь татварын таатай орчин болсон юм. Мөн энэ хуульд гадаадын өмчлөлт 49 хүртэл хуваар хязгаарлалт тогтоог гэсэн заалтыг хүчингүй болгосон нь том дэвшил боллоо. Ингэж хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдсэн ч имэйлийн чирүүлж жигшээсэн морийг эргэж номрохуулахад хэцүү гэдэгтэй адил итгэл алдарсан хөрөнгө оруулагчдыг эргүүлэн Монголд авчрах амаргүй. Сонгуулийн амлалтыг биелүүлэхээр Монголоо барьцаалан байж иргэдэд бэлнээр нь тараасан 2 гих 80 төгрөг аманд ч үгүй, хамарт ч үгүй сахилт хийсэн тэр үед илгээр хэвдсэн эдийн засгтаа улс аврах ганц боломж нь боонд босгох байлаа. Чингис бондын санхүүжилт яаж үр дүнгүй өг? Хөрөнгө оруулалт багассан. Бэлэн мөнгөний урсгал татарч, халигж, цалгиж байсан үеийн дуусч, нүүрсний үн буур хөрөнгө оруулагчид үргэж байсан тэр үед монголчууд шин засгийн нүүр үзсэн. Тэд баярын Сувбатулдын засгийн газар шиг байгалийн баялгаа барьцаалан хүүтэй зээл авахаас татгалзав. Харин ирээдүйд олох орлогоо тооцоолон мөнгө усгасан юм. Монгол Улсын засгийн газар түүхэндээ анхудаа 2012 оны 11-р сарын 28-нд олон улсын зах зээлд Чингис нэртэй засгийн газрын бонд гарган арилжаална. 5 жилийн хугацаатай 500 сая, 10 жилийн хугацаатай 1 тэрбум Америк долларыг хөрөнгө оруулагчдаас татаж чадсан нь жамлахааргүй амжилт байлаа. Гэхдээ бидэнд болгоомжлол байсан. Энэ мөнгийг өмнөх шигээ гарын салаагаараа урсгаж хавтах хайрцан халамжийг гааруулсан. Энэ бонд хөгжил болж үлдэх ёстой гэсэн хүсэл зорилгоор зарцуулалтаа хуваарлжээ. Шинжлэлийн засгийн газар бондос усгасан хөрөнгийг төмөр зам, ажилд, эрчим хүч, автоцом, барилга орон сууцны гэх мэт тоохон бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулах шийдвэр гаргасан. Нэг хэсэг нь үүнийг богино хугацаанд ашиглаа өгөх төсөлд төлхөө зарах ёстой байсан гэж шүүмжилдэг. Гэхдээ Чингис бондын үр дүнтэй зарцуулалт өнөөдөр бодит ажил болсон нь бидний өмнө ил байна. Судлаачийн зүгээс аваад үзэхэд Чингис бондын зарцуулалтыг бол би буруу зөв хийсэн гэж хэлэхгүй. Өөр юунд зарцуулах байсан бэ? Ер нь баг хамгийн бодиттой зарцуулалт болсон юм шүү. Яг одоо яг нэг хэлэхэд бол зам барьсан байна. Нэг үлдгүүч юм хийж тийм ээ. Харин энэ ямар нэгэн байдлаар тийм түгээлтийн мөнгө болж гарсангүй, халамжийн мөнгө болж гараагүй. Ямар нэг юм үлдсэн. Автозам гудамж төсөл үр дүнтэй бүтээн байгуулалт. 2006-аас 2012 оны хооронд буюу 7 жилийн хугацаанд Монгол улс ердөө 1855 км автозам барьж байжээ. Харин 2013-аас 2014 он гэсэн 2 жилийн хугацаанд нийт 2656 км автозамыг ашиглалтанд оруулсан байна. Автозамын салбар сүүлийн 7 жилийн хугацаанд хийгээгүй их бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт болох 1.1 их 80 төгрөгийг Чингис бондоос гаргасан юм а. Манай монголчууд үр гэдэг үгийг яаж ойлгодог вэ гэхээр одоо төлж чадхаа болчихсон тий одоо ингээд заавалчгүй төлжээ салах шаардлагатай тийм санхүүгийн дарамтлал гэж ойлгодог юм шиг байна л да. Бонд бол угаасаа тийм зүйл биш шүү дээ. Хэрвээ бонд гаргаад тэр мөнгөөр нь юу гэдэг нийгмийн халамж зарцуулаад идэж байгаа дуусчих юм бол мэдээж иргэд чинь одоо жинхэнэ сонхтой утгаар өөр болох байх л та. Гэтэл одоо хүртэл Монгол улсаас гаргасан бондуудыг бол тийм юм догц зарцуулга хуулиараа ч хориотой. Дандаа бүтээн байгуулалтад орсон. Тэрсэн мөнгөө босгоод маргааш нь тэр одоо бүтээн байгуулалтанд зарцуулж байх ёстой. Сүүлийн 30 жилд анхудаа эрчим хүчний өргөтгөл хийлээ. Монголчууд эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон нь эдийн засаг муудсан энэ цаг үеийн сайн мэдээ яхаарахгүй. Чингис бондын 139.6 сая Америк долларын санхүүжилтээр томоохон цагиргаан станцуудаа өргөтгөж, сэргээгдэх эрчим хүчний станцууд байгуулах ажлыг гүйцэтгэж, зарим нь эхлүүлээд байна. Одоогийн байдлаар бол нийт 1.5 тэрбумынхаа Чингис бондын санхүүжилтээс хөгжлийн банкн дээр 600 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний чөлөөлт үлдэгдэл байна. 1998-аас 2013 онд нийт 25,366 хүн жилийн 18-аас 20% хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж байна. Харин 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс анхудаа 8% хүүтэй орон сууцны хөтөлбөр эхлүүлж өнөөдрийг хүртэл 60 мянган өрх орон сууцны зээлд хамрагджээ. Үүнд Чингис бондоос 1.6 их 80 төгрөгийг зарцуулсан. Үр дүнд нь 200 мянга орчим хүн орон сууцнд амьдарч байна.
Алдагдсан үеийнхэн дуусны дараа хөгжимч гэдэг юм ингээ хүлээгээд сууж болохгүй. Улмал эрчтэй улмал урагшлаад алдаа оноогоо засаал явах хэрэгтэй л болж байна л да. Одоо бид нэр ингээд бүх юм ингээд алга болчихсон юм шиг, бүх ингээд дампуурсан юм шиг олон нийтийн сэтгэл санааг ингээд өмүүлэхээ бид болмоор байна л да. 1 жилийг алдахгүй байхад л бидний шийдвэрлэх асуудал 5 жилээр л нашлах юм.